Жүлэг ангууч аним дээр ангуучид чөтгөрүүдэд тулдахын тулд зайлшгүй амьсгалын хэлбэр ашиглах шаардлагатай болдог шүү дээ. Тэгвэл тэр олон амьсгалын хэлбэрүүд дундаас миний хувьд шилдэг 10 гэж бодсон амьсгалын хэлбэрүүдийг жагсаалаа. Мөн эдгээр дараал нь нэг амьсгалаас нэг хэлбэр л оруулсан байгаа. Учир нь хамгийн хүчрхэг 10 хэлбэр гэвэл нарны амьсгал болон сарны амьсгалаас хэд хэдэн хэлбэр орж болох үс. Дан нар сар аянга болчих гээд байгаа учраас нэг амьсгалаас нэг хэлбэр л оруулсан. Аравт шавжны амьсгал Гоку no Mai 100 хөлтийн мушигралт. Шинобун хамгийн хурдан бөгөөд хамгийн аюултай хэлбэр. Энэ хэлбэрийг ашиглах үед бараг л шилжих мэт хурд гаргадаг. Дээд сарны 2 доомоо хүртэл гүйцэж харж хариу үйлдэл үзүүлж чадаагүй. Таамаглах боломжгүй, гүйцэд харах боломжгүй. Нэмээд хор агуулсан. Хайрын амьсгал 5 дугаар хэлбэр. Тааваршгүй маш олон завшилтуудыг өндөр хурдаар богино хугацаанд маш уян хатан хөдөлгөөнөөр өгдөг. Энэхүү дайралт нь дээд сар болох хан тэнгүн хамгийн хүчрхэг хувилбар Зоох актены өөдөөс ч гэсэн үр дүнгээ өгч байсан. 8-д чулууны амьсгал 5 дугаар хэлбэр. Хоёр талаас зэрэг довтлох боломжтой. Маш өргөн хүрээг хамарсан устгах хүч асар ихэс гадна хамгаалч мөн адил болж чадна. Маш тэнцвэртэй хэлбэр. Төгс жад төгс бамбайл гэсэн үг. Чулууны амьсгалын 5 дугаар хэлбэр нь дээд сар 1 болох Кокшибогийн сарны амьсгалын өөдөөс ч үр дүнгээ өгч байсан. 7-д салхины амьсгал 9 дугаар хэлбэр. Итатен хар салхи. Өөрийн биеэр эргэлдэн олон давхар салхин ир үүсгэж тасралтгүй довтлогоо үүсгэдэг. Өндөр хурд болон нэг удаад маш их хохирлыг өгөх чадамжтай хэлбэр. Энэхүү дайралт нь мөн адил дээд сар 1 болох Кокшибогийн өөдөөс ч үр дүнтэй ажиллаж байсан. Манангийн амьсгал 7 дугаар хэлбэр. Манан дунд заамхрах. Хурдны удирдлага, мэдрэмж, маш олон зүйл нэг доор шаардах маш хэцүү хэлбэр. Өрсөлдөгчөө төөрөлдүүлж, хариу үйлдэл үзүүлж амжихаас ч өмнө дуусгах боломжтой. Энэхүү дайралтыг Токто Муичиро дээд сар 5 Гёког илт илүүрхэн ялахтаа ашигласан. Тавд галын амьсгалын тусгай арга буюу 9 дугаар хэлбэр. Тамийн дүл. Зохиол дээрх хамгийн өндөр устгах хүч агуулсан дайралт гэж яригддаг. Энэхүү дайралтыг Ренгоку Кёжиро дээд сар 3 Аказагийн эсрэг хийж түүнийг бараг л ялах шахсан шүү дээ. Дөрөвд усны амьсгал 11 дугаар хэлбэр. Намгүн. Зохиол дээрх хамгийн өндөр хамгаалах чадвар агуулсан хэлбэр бөгөөд эзэмшигчийн хүрээнд орж ирсэн бүхий л дайралтыг нүдэнд үл үзэгдэх хурдаар цавчин арилгадаг. Энэхүү дайралтыг усны хашира Томьёко Гио өөрөө зохиосон бөгөөд анх доод сар 5 Рюийн өөдөөс хэрглэж үзүүлсэн байлаа. Гуравт аянганы амьсгал 7 дугаар хэлбэр. Гал аянгийн бурхан. Ердөө нэг л цохилт гэхдээ үхлийн аюултай. Шилжих мэт өндөр хурдаар өрсөлдөгчөө хариу үйлдэл үзүүлэх боломж өгөлгүй дуусгах чадвартай хэлбэр. Энэхүү дайралтыг Зенитсу өөрөө зохиосон бөгөөд дээд сар 6 Кайгакугийн өөдөөс хэрглэж үзүүлдэг. Сарны амьсгал 16 дугаар хэлбэр. Хагас сар.
Тааварлшгүй болтох боломжгүй гэмээр дайралтуудыг илгээх боломжтой. Гокшибон чөтгөр болж олон зуун жил сайжруулсан хэлбэр бөгөөд цус чөтгөрийн урлагаараа улам аимшигтай болгодог. Эцэст нь нарны амьсгал 13 дугаар хэлбэр буюу төгс амьсгалын хэлбэр. Энэ бол ямар нэг тусдаа хөдөлгөөн биш. Нарны амьсгалын 12 хэлбэрийг бүгдийг нь дараалалаар нь тасралтгүй хийж үүсгдэг хэлбэр бөгөөд музааны 5 зүрх 7 тархийг зэрэг устгахын тулд бүтээгдсэн хэлбэр юм. Миний бодлоор эдгээр хэлбэрүүд нь хамгийн хүчтэй хэлбэрүүд гэж бодож байна. Та нар харин өөрсдийн бодлоо бас үлдээгээрэй. Мөн мэдээж сувгаад дэмжиж лайк, subscribe ба дараарай. Gay